Миний бие Нурмын Алтан хоёрыг 2008 оны улсын хурлын сонгуулийн дараа 8 сард ардчилсан намын дараагаар сонгогдож би 6 жил ажиллаа. Өнгөрсөн 7 хоног турдсан үндсэн зөвлөлт хорооны хурлаар намын дараагийн асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж та бүхний олонх нь үзээд цаашид ардчилсан намын дараагаа өргөжлүүлэн хий гэж итгэл хүлээлгэсэн та бүхэндээ би дахин талархлаа илэрхийлье. Гэвч төрийн болон намын хийж бүтээх олон зорилтуудыг хэрэгжүүлэх хамгийн гол нөхцөл, гол хүч маань бидний хоорондын эв нэгдэл гэдгийг онцлон тэмдэглэж, эв нэгдлийн төлөө ардчилсан намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэд гаргаж байна. Энэ дашрал бусдын хатгаасаар хагаран бутарч улс төрийн тавцангаас авчигтай шахаж байсан манай нам 5 сонгуул дараалан ялж төрийн бүх өндөр хариуцлагатай аль биеийг үүрч зорилго мөрийн хөтөлбөрөөр биелүүлэх боломжтой болсон энэ сайхан цаг үеийг үзэж чадлагүй ертөнцийн мөнх усыг үзүүлсэн өнөөдөр ч гэсэн бидний дунд орон зайн өгүүлэгдсээр байгаа журмын нөхдөд дурсаж гүн хүндэтгэлээ илэрхийлье. Өнөөдөр бид түүхэн хариуцлагатай цаг үед тулж ирээд байна. Цаг зуурын эдийн засгийн хямрал, эрх мэдлийн төлөөх тэмцэлдээ хэдхэн хүний гараар хийгдэж байгаа явц улс төр яах вэ? Бид даваад л туулаад л гарна. Харин ард түмнийхээ бидэнд үзүүлсэн өндөр хитгэл найдварыг нь даах, эх орон тусгаар тогтнолоо итгэж даатгсан сонголтыг нь баттгах, ардчилсан нам 90 цент хүрснээ харуулах амаргүй өгөөд тэгтээ зөвхөн та биднээс бидний эв нэгдлээс шалтгааллах түүхэн шалгуурыг давах нь нэн чухал байна. Цаг хугацааны шалгуураар тодордог, үнэлэгддэг зүйлс ч биел байх. Харин ингэж ажиллахдаа намынхаа үндсэн зорилго эв нэгдлээ хамгаас эрхэмлэж ирсэн гэдгийг энэ эндрээс зориуд цохон тэмдэглэмээр байна. Ардчилсан намын төв бол Монгол улсын төв. Ардчилсан намын гишүүд хэцүү эрхийг сөрж, хөрд цас айгам халууныг твчиж, хавчлаг дарамт замал сүрдүүлгийн дор өөрсдийн бахтан түүхээ бичсэн цаашлаж ичнэ. 25 жил гэдэг богинохын хугацаа юм. Талигаач зориг, манай самбраа, тэнгэр цолмон, за өнөөдөр мөр зэрэгцэн хамтран зүтгэж байгаа элвгэ, үүл, онцгой, баабар, дорилгоо дааган болдгод олон мянган журмын нөхдийн маань зорилгоо нэгтгэж, нөхөрлөж, тунирхаж, эвлэж, инээлдэж, шатаж тэмцэж явсан өдрүүд өчигдөрхөн мэд тодхон санагдаж байна. Та бидэнд Монголын ардчил том зорилго алсын хараави. Түүнийхээ төлөө хамтдаа зүтгэнэ. Мөн хүнд цаг үед хийж бүтээх хөлсийн төлөө зорилгоо нэгтгэн зүтгэсэн бүхий л хамтран зүтгэгчтэй чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Хөгжил дэвшлийн төлөө хамтдаа ах トゥ болж сэтгэл нэгтэй ажилласан засгийн газрын хэрэглэх газрын хамт олон муугараа дуудуулсан ч сайн байсан зөвлөхүүд минь болно. Намын ард талыг хатан ухаанаар гал цогтой хариуцсан гинсэх оюун дараар ахлуулсан намынхаа бүх хамт олонд онцгойн талархснаа илэрхийлье. Та бүхэн маань Монголын нийт ардчлагчид маань эвээ хичээл цаашид ялалтын энэ бөөхөөгөө тасалдуулалгүй үргэлжлүүлнэ гэдэгт би огтхонч эргэлзэхгүй байгаа шүү. Эх орныхаа хувьцааг нуруундаа өрсөн журмын андуудын минь хараан хурц, ухаанан саруу, зорилгон зөв, энэ улам батчих болтугай. Хүн шиг амьдарч улс шиг хөгжиж Монголдо эртээ сайхан амьдарч баярлалаа.